Чи юу гэж гинэ? Тэгвэл чи яг зөв бичлэг өгч. Flying high like the birds and the bees and we'll fill the sky with the songs and the trees 'cause we're What's up guys? За миний YouTube анхны бичлэгэнд тавтай морил. Өнөөдрийн бичлэгээрээ бүгдээрээ юу ярих вэ гэхээр гэртээ үедээ сууж байхын хооронд хийж болох 42 сонирхолтой зүйлийн талаар ярих болно. За тэгээ бүгдээрээ эхэлцгээе. Нэгдүгээр ном унших. Ном уншсанаар өөрийнхөө мэдлэгийг нэг шатаар ахиулж болно. Гэхдээ заавал өөртөө сонирхдаг номыг уншаарай. Хоёрдугаар подкаст сонсох. Дуу сонсох тэр цагийг, үеийг түүнтэй төсөөтэйгээр орлуулан таны тархинд мэдээлэл нэмэх, бусдын үзэл бодлыг ойлгож, амьдралын хөвшлийг тань эерэг болгох зүйл бол подкаст. Гуравдугаар хадгаламж нээх. Дөрөвдүгээр дэглэм барих. Бид нар үргэлж эрүүл зөв хооллоод иж чаддаггүй шүү дээ. Дэглэм барина гэдэг нь зөвхөн биеэ галбиржуулахын нэг биш, харин эрүүл хоол идэж өөрийн амьдралын хэм маягаа өөрчлөх явдал юм. Яагаад туршид үзэж болохгүй гэж? Тавдугаар утсаа цэвэрлэх. Ямар нэгэн хэрэггүй аппликейшн устгах. Хэрэггүй зургнуудаа устгах. Зурдугаар дасгал хийх. Долдугаар хэрэггүй зүйлсэдээ хаях. Шкафнда байгаа хэрэггүй хувцас хай, эсвэл хэрэглэдэггүй мейкап хэрэгслүүдээ хай. Өөр юу ч гэдгийг хэрэггүй бүх зүйлүүдээ хай. Тэдэнд битгий цаг өр. 8-гаар шинэ мейкап туршиж үзэх. Эмэгтэй хүнийг өөртөө ихтэй болгодог нэг зүйлийн нэг бол мэдээж мейкап, нүр бодол. Тийм учраас өөртөө цохих арай өөр шинэлэг зүйлийг туршаад үзэж болох юм. 9 нь TikTok хийх. 10 дахь нь өвлийнхөө хувцсыг даалт хийгээд хавар намар эсвэл 100-ийн хувцастай гаргах. 11 бужаа хөтлж үзэх. Төлөвлөсөн ажлаа цагт нь амжуулж зэгцтэй ажиллах, туслах хамгийн чухал зэвсэг бол төлөвлөгч дэвтэр буюу бужаа. 12 англи хэлээ сайжруулах. 13 шинэ хэл сурах. 14 шинэ бизнес эхлүүлэх. Магадгүй онлайнаар ч юм уу Та бүхэндээ тавих нэгэн сонирхолтой бизнес санал байгаа. Ажлынхаа хажуур болон оюутан суралцж байхынхаа хажуугаар хийж болох ажил бөгөөд хэрвээ та сонирхож байвал миний Instagram хуудас руу DM бичээрэй. 15 найзтайгаа уцаар ярих. 16-ад шинэ цуврал эхлүүлэх эсвэл дуртай кинонуудаа давтаж үзэх. 17 дахь нь хоол хийж сурах эсвэл шинэ жортой болох. 18-д зураг зурах. Зураг зурх нь хүний гарыг ив дүүтэй болгохоос гадна стресс тайлдаг. 19-д нь сошиалаа хөгжүүлэх. 21-р зуунд сошиал медиа, Instagram, Facebook нь хүний нэрийн утас болсон байдаг тул өөрийнхөө илэрхийлэх зургууд тавьж хөгжүүлэх нь чухал юм. 20-д нь ажиллаа хийх, даалгавраа хийх, шалгалтандаа бэлдэх. Гэхдээ хичээл намаа хийхээр нэг л болж өгөхгүй, төвлөрч өгөхгүй байгаа. Гэхдээ яаж иж хичээж байгаад нэгээс 2 цагийг маш сайн төвлөрч байгаад ажил, хичээл, намаа хийхийг хичээгээрэй. 21-д мейкап багас бүтээгдэхүүн хэрэглэдэг зүйлсүүдэд угааж цэвэрлэх. 22-д өөрийнхөө өмсдөг уталнуудаа цэвэрлэх. 23-д сошиалоос холдох. 24-д шинэ дадал суулгах. Цаан дадал хүнийг ирээдүйд амжилтанд хүргэж болдог гэж хүмүүс хэлдэг. Өглөө ирж босох ч юм уу, өдөрт 2 литр 500 ус уух ч юм уу, өөртөө ямар нэгэн шинэ дадлыг суулгаарай. 25-д 3, 5, 10 жилийн дараа өөртөө захидал бичих. 26 гоо сайхандаа анхаарах. 27-д аав ээж өвөө эмээгийнхаа хайрын түүх эсвэл амьдралын түүхийг сонсох. 28-д мөрөөдлийн самбар эсвэл дэвтэртэй болох. 29 дэлгүр хэсэх. Гэхдээ онлайнаар дэлгүр хэсэх. 30 даалга тоглох. 31-д өрөөгөө чимэглэх. 32-д йог хийх. 33-д өөрөө эмэг бугуйвч зүйлд бөгж хийж зөөх. 34-д дуу бич эсвэл ая зохио. 35-д смути хийж уух. 36-д ямар нэгэн шинэ хөгжим тоглож сурах. 37 хүсээ янз бүрээр янзалж үзэх. 38 дахь нь
өөрийнхөө зургийг янзалж сурах. Зургандаа эффект оруулж янзлах нь зургийг илүү гоё харагдуулдаг. 40-д энэ зун юу хийх талаар төлөвлөгөөгөө гаргах. 41-д комеди үзэх. 42-д бүжиглэх. A few moments later. Энэ хүртэл үзсэн бүгдэнд нь маш их баярлалаа. Хэрвээ таалагдвал лайк дараарай. Тэгээд мэдээж дараагийн бичлэгийг маань хүлээж авахыг хүсэх юм бол мэдээж subscribe дараарай. Хажууд хонх нь мартаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.